За бүгдийн амгалан айлтгая. За өнөөдөр үргэлжлүүлээд Дангай Убали Перуа уншия тийм ээ. За сүүлд бол рагур нава ян намар дугээ бүрлүүр игва маянда салвар нангуйч шэсумадан галоо шина жом мэдээ гэсэнтэй. Дэний онзун ваонла омбо рагур наваацам догой вангийн шагцам маян шэвэн дон янжи ваншэланана догой шагцам маянбин чава мадэн бээч гэсэн. За үргэлжлүүлээд она Симзамба тадаг гис сүгзэн вангун түлшисүү шэддам шинэ гэж. За тэгвэл одоо Симзамба бүгд одоо за Симзамба дотроо ялгаа байгаа тийм ээ. Симзамба намдэмба, намзумба, лүнги жаврангийн Симзамба, рүги жаврангийн Симзамба ч гэдэг юм одоо янз янзаар ялгадаг тийм ээ. За тэдгээр бүгдээрээ сүгзэн вангун буюу сүг зэмбийн вамбун онсум тийм ээ. Сүгийг одоо мэдж байгаа, харж байгаа одоо эрхтний одоо мэдж байгаа, илээр мэдж байгаа тэр одоо бүгд болвол түлший юм уу гэж. Түлший буюу эндүүрсэн. Түлший гэдэг маань рангийн наюула төлва юм уу, үгүй юм уу гэж. За ингэж асуусан. Асууж байгаа нь бол аранлаг асуусан тийм ээ. За тэгсэн чинь хажиг мишэдэ гэж байна. Хажиг бол тийм биш ээ. Ялгаа байгаа. Бүгд бол сүгзэн ваун түший гэдгүү маа гэж хариулж байна тийм ээ. Мишэд хажиг мишэдэ гэж. Симзам намдан бис дэ матулвийн шивэрдэ двичэрдэ гэж. За Симзамба дотор намдэмба, намзумба гэж хоёр ялгаж байгаа. За энэ намдэмба, намзумба хоёрыг бол за Думтар энчин Прямад бол их сонин байдлаар тайлбарлсан байдаг. Ягаад гэвэл Симзамба намдамбагийн тайлбар бол Симзамбагийн өөрийнх нь завь Думтаатай харшилгаар юм шиг ингэж бас нэг тийм хальт харуул тийм ээ тэгж тавьсан байдаг. За тэрийг бол бүгд мэдж байгаа бид нар нодлон бас Думтаа уншсан тийм ээ. За тэгээд юу гэж юм гэхээр хажиг бол юу гэж юм. За Симзамба бүгдээрээ сүг зэмбийн вамбун онсон бол түлшийг гихгүй ээ. За түүн дотроос бол Симзамба намдэмба бол сүг зэмбийн вамбун онсон бол матулвийн шивэрдэ двичэрдэ гэж тийм матулвийн шива гэж үздэг. Ягаад үг гэвэл Симзамба намдэмба бол онзум вангунла омбу равгар нава дарду дүүрдэ двичэр гэж. За энэ юу гэхээр омбу зэмбийн вамбун онсон тийм ээ. Омбу зэмба гэдэг нь цэнхэр өнгийг хөх өнгийг харж байгаа одоо эрхтний одоо илээр мэдж байгаа болвол омбу рагвар нава буюу тийм ээ омбу рагвар нава дарду харж байгаа нь бол за тэгээд цэнхэр өнг гэхээр мэдээж энэ бол нүдний мэдэл дээр л очиж штэ тийм нүдний мэдэл омбу зэмбийн вамбун онсон гэхээр омбу зэмбийн мигшээ мигишэва нүдний мэдлийг ярьж байгаа тийм ээ. За нүд бол хэлбэр өнгө хоёрыг л харна шүү дээ тийм ээ. Хэлбэр өнгө хоёр. Бусдыг бол харахгүй. За хэлбэр өнгө хоёр. За тэгэхээр өнгө харж байгаа гэхээр зэрэг нүдний мэдлэг тараа. Тэрнээс биш одоо бусад таван мэдлийн дотроос бол одоо чих, хамар, ам тэргүүт нь бол одоо өнгийг бол мэдрэхгүй шүү дээ тийм ээ. За тэгэхээр омбу зэмбэ вамбун онсон бол омбу рагвар нава дарду дүүр дотва ингэж тийм ээ. Омбу рагвар нава. За омбу рагвар нава гэж юу гэсэн үг юм бэ гэж. Омбу рагвар нава гэж. Тийм ээ одоо нэг цэнхэр өнгийг одоо харж байгаа нэг бүдүүн тойм харж байгаа нь яг харагдж байгаа шигэ бүтсэн гэж үздэг. Симзама намдэмба бол. За рагвар нава гэхээр одоо юу гэдгийг рагва гэдэг нь бол бүдүүн гэсэн үг л дээ. За тэгээд ерөнхийдөө сэтгэлийн гим одоо нүгэл хилэнцгийн юм уу төрөл за эсвэл одоо муу сэтгэлүүдийг дотор нь бол одоо нарийн бүдүүн гэж ялгадаг тийм ээ. За тэгэхээр монгол хэл дээр юм уу монгол одоо санаа нь бол бүдүүн гэдэг нь бол ерөнхийдөө арай амархны нэлээд байгаа. Арай амархны тийм ээ. Одоо төвчгэд арай хялбар тийм төрлийн одоо муу сэтгэлийг бол ер нь бол нямон рагва гэдэг гэж бол нэрлээд байгаа. Нямон рагва гэж. Тэгээд нямон одоо нарийн одоо нисванисын сэтгэл гэх юм бол баг бүр их нарийсах юм бол бид нар одоо нисванис мөн бишинч баг ялгахааргүй шахуу
тийм муу сэтгэл бид нар төрөөд өнгөрснийг ч бараг бид нар мэдхээргүй маш хурдан хугацаанд гараад өнгөрч байгаа тийм сэтгэлүүд ч юм уу тэрийг бол бид нар болвол мэдгүй өнгөрөх бол байдаг. Ягаад гэвэл бид нар нөгөө таньж мэддэг бидний оюун ухаан маань өөрөө маш одоо бүдүүн тойм болох учраас маш хурдан ингээд яваад өнгөрч байгаа. Төрөөд ингээд өнгөрсөн сэтгэлүүдийг бол бид нар барьж чаддгүй. За тийм төрлийн сэтгэлүүд байгаа. За сэтгэл дээр бол энэ рагва, прамо гэх юм бол нэг тийм маягаар ялгадаг. За одоо омбуу рагвар наваа гэж байна шүү дээ. Нүдэнд харагдж байгаа цэнхэр өнг одоо тийм бүдүүн үзэгдэл нь бол үзэгдэж байгаа шигэ бүтсэн гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ омбуу рагва гэдэг нь бол одоо юу гэдгийг одоо энэ шүн дээр бол яг нарийн бол тодорхой бол гарахгүй байгаа. Зүгээр санаа утга нь бол одоо нарийн шинжилэлгүй те яаж үзэгдэж байгаа, яаж бүтэж байгаа, ямар юм гэдгийг наривчлан шинжилээгүй ерөнхий зүгээр ингээл харагдж байгаагаар нь хүлээж авч байгаа. Тийм байдлыг бол одоо омбуу рагва гэж хэлдэг. Омбуу рагвар наваа. Рагва имбар рагвар наваа гэдэг нь бол ерөнхий нэг тийм харагдж байгааг нь л ингээд шууд тусгаж авч байгаа. За тэр байдлаараа бол үзэгдэж байгаа нь яг тэр үзэгдэж байгаа шигэ бүтсэн гэж үздэг нь бол Сэмзэнба Намданба гэж. Дэс гэдэг нь бол Сэмзэнба Намданба гэж байгаа. Намданба онзун ваунла буюу омбуу зэмби вамбун онсумла омбуу рагвар наваа дарду дүүрдэд вэж шана мачвдэ гэж. Мачв гэж. За тэгэхээр аранлаг бол мачв гэж хариулж байна. За тэгэхээр мачвгээ хариулцгаар юу гэсэн утга болох вэ гэхээр хэдийгээр Сэмзэнба Намданба онзун ваунла омбуу рагвар наваа дарду дүа гэж хүлээн зөвшөөрдөг ч гэсэн Сэмзэн Намданба бол сүг зэмби вамбун онсумыг матлвын шива гэж бол хүлээн зөвшөөрөх бол албагүй юм а гэж. Омбуу рагвар наваа дарду дүүр додна Сэмзэнба Намданбис сүг зэмби вамбун онсум төршисүү матлвын шивэр дөдвий мачв гэж. Тийм ээ? Матлвын шива юм бүр дөдвий мачв буюу нэгсэндээ төлшийн ин гинэ гэж. Аранлаг хэлэх гээд байна шүү дээ, тийм. За мачвдэ Намданбис онзун ваунла омбуу чөрөлдөө навар дөдвичэр. Мачвдэ гэчээд Сэмзэнба Намданба болов шүү дээ. Намданбис онзун ваунла омбуу чөрөлдөө навар додваа. Ер нь бол Сэмзэнбийн дүмтаа бол өөрөө чидун хайлгандгүй тийм ээ. Чидун хайлгандгүй чөрөл дондуу дүү гэдгийг бол хүлээн зөвшөөрдөг. Гадна талын утга гэдгийг бол огтоосоо хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас Сэмзэнба гэж нэрлэж байгаа. Сэтгэл төдийтэн. Бүх юм сэтгэлээс үүсэлтэй гэж үздэг. Гадна талын утга гэж бүтсэн гэж бол үздэг. Гэхдээ энд бол чөрөлдөө дүү биш чөрөлдөө навар додваа гэж байгаа. Наваа гэж үздэг. Тэгэхээр Намданба бол онзун ваунла омбуу чөрөлдөө наваа. Гадна талаасаа бүтсэн юм шигээр үзэгддэг гэж ингэж хүлээн зөвшөөрдөг. Ийм үзэл онол юм аа. За аранлаг бол энэ дээр бас сайханаар ингээд ялгаж өгч юм тийм ээ. Илүү тодорхой болгож өгч байгаа. Тэгэхээр Намданба бол онзун ваунла омбуу чөрөлдөө навар додваа. Чөрөлдөө дүү гээгүү шүү. Чөрөлдөө дүүр додваа гэх юм бол Сэмзэнбийн өөрийнхөө үндсэн одоо үзэл онолтой бол харшилна тийм ээ. Тэгэхээр Сэмзэнба болж чадахгүй болчихно. Эн чинь бол одоо Сэмзэнба Намданбаг ярьж байгаа тийм ээ. Сэмзэнба Намданба гэж нэг одоо тийм төрөл байгаа. Сэмзэнба Намданба бол онзун ваунла омбуу чөрөлдөө навар додвэж гэж. За навар додвичэрдэ намгэ дэгчинлээс. За намгэ дэгчин буюу одоо хиний зохиосон ном шүү дээ тий. Жалцвжи богдын зохиосон намгэ дэгчинд юу гэж юм гэхээр Намданба намжис онзун ваунла омбуу чөрөл дондуу навын чаала майраг багчиггис ладва шүгүр доджинс гэж. За тэгэхээр тийм ээ Намданба бол онзун вамбун онсумла омбуу чөрөл дондуу наваа гэж байгаа. Наваа. Чөрөл дондуу тэр гадна талаасаа бүтсэн юм шигээр ингэж үзэгддэг гэж. Үзэгдэж. Одоо жишээ нь
цэнхэр өнгийг харахад цэнхэр өөрийнхөө талаас гадна талаасаа бүтсэн эмчгээр үзэгдэж байгаамаа гэж. Бүтсэн гээгүй шүү. Үзэгдэж байгаа зөвхөн. Тэгээд тийм эмчгээр үзэгдэж байгаа. За тэр талаасаа гэсэн тийм ээ. Чирэл дундуу намын чаалаа гэдэг нь чаа гэдэг нь бол тэр хувь хэсэг гэсэн тийм тэр тэгж үзэгдэж байгаа хувиас тэгж үзэгдэж байгаа талаас талдаа бол Мариг Багчиггийн ладва шүгүр гэж тийм ээ. Одоо Смитсэн мөнхийн одоо тийм авиасаар бол бүрхэгдсэн гэх юм уу. Энэ ладва гэдэг нь бол нэг өсөндөө одоо юм мөнхийн гим одоо оршиж байгаа учраас тийм ээ. Гим байгаа учраас яг нь гим байгаа гэж үздэг тийм ээ. Мариг Багчиггис ладва шүгүрдочин омбу рагвар намын чаала Мариг Багчиггийн ладва жүнсэжин машүгүрдодоо гэж. Хоёр чаа яриад байна шүү дээ тийм хоёр чаа. Хоёр тэр талаасаа ийм энэ талаасаа ийм гэх шиг ийм хоёр тал яриад байна шүү дээ тийм. Тэгэхээр чирэл дундуу намын чаалаа бол Мариг Багчиггийн ладва шүгвэн гэж. Мариг Багчиггийн жон болвол одоо жон гэх юм уу гим болвол байгаа гэж үздэг. Харин сүг юу онзум вамбун онсумла омбу рагвар намын чаалаа бол Мариг Багчиггийн ладва тийм ээ. Энэ чаалаа Мариг Багчиггийн ладва жүнсэж машуг ба гэж. Өчүүхэн төдийч бол тэр гим болвол байхгүй маа гэж үзэж байгаа. Машуг бүрдөө шээ чадвар чэнэ сүмбэж гэж. За химэн одоо ялгамжаа гаргаж ингэж ялгаж бол зарилгалсан байна гэж. За тэгвэл гэж оноо тогмид гүчидан за чоглон явсраа гэхээр ловн чоглон болоод ловн дигнага тийм ээ. Ловн дигнага явсраа гэхээр зэрэг нөгөө ловн чойдгийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Ловн чойдог тэргүүт нь нам динзун гандуу шагжэнаас гэж. За тогмид гүчид болоод ловн чоглон чойдог нар болвол онзун вамбун онсумла омбу рагвар навааде омбу рагвар наваадаар дүүа гэж үздэг юм уу мадуа гэж үздэг юм уу тийм ээ. Тэр омбу рагвар наваадаар дүүаг намдэнба юу гэдгийг намдэнзүнба юу гэх юм тийм ээ. Тэр омбу рагвар наваадаар дүүаг намдэнба гэж үзэх юм уу намдэнбан тэгдэг гэж үзэх юм аль нь хүлээн зөвшөөрдөг гэж үзэх юм бэ гэсэн маягаар асууж байгаа. Тогмид гүчээд чоглон явсраа суг нам дэнзун гандуу шагжэнаас юуг онзун ванунла омбу зэмби вамбун онсумла гэх юм уу нэгэсэндөө омбу зэмби мэгши тийм ээ. Омбу рагвар наваадаар дүүа гэдэг чинь намдэнбан юм уу намзумбан юм уу аль нь юм бэ гэж. За ловн жанчу самбууээр ишээ нэмбүү гүндүүгийн дэлбэд гүмчидний бол тогмид гүнчид бол намзумба гэдэг. Чоглон явсраа бол намдэнба гэдэг гэж бол зарлилсан байдаг гэж. За хоёр ялгаатай байна тийм ээ. Энэ хоёр хүн тэ тогмид гүчээ чоглон явсраа тэргүүтэн болвол омбу зэмбийн вамбун онсумла омбу рагвар наваадаар дүүа гэдэг чинь намдэнбан тэгдэг хийж байгаа мó намзумбан гэдэг юм аль нь юм бэ гэсэн чинь ловн жанчу самбуу гэдэг хүн болвол ишээ нэмбүү гүндүүгийн дэлб гэдэг номондоо тогмид гүмчидний бол намзумба гэдгээ онзум бишээла омбу рагвар наваадаар дүүа гэдэг. Чоглон явсраа буюу ловн чоглон чойдог хоёр бол намдэнба гэж зарлилсан байна. За ловн ла шагни гэж тийм ловн ла гэдэг нь бол ловн лаван лоо гэж энтгийн бандтай ловн лаван лоо шаг гэдэг нь болохоор ловн шагжаан лоо гэж. За ийм хоёр хүн ба. Тэгэхээр ловн лаван лоо болоод ловн шагжаан лоо хоёр болвол чоглон явсраа жан намзумбар сүмбатар ранлуг
диинжэсүү барангуу гэж. За тэгэхээр бол ловн лаван лоо болоо шагжаан лоо бол чоглон явсраа хоёрч гэсэн нам дүмба гэхгүй нам зумба гэж одоо хүлээн зөвшөөрдгөө гэж айлцсан. Юу гэлээ? Онзун ваунла омбур агур наваатар дүүваг бол чоглон явсраа ч гэсэн нам зумбагийн одоо даваа гэж одоо ингэж зарлилсан байна. Яг тэр дагуу нь бол одоо аранлаг буюу банчин сонон давгийн аранлаг, банчин аранлаг ч гэсэн түүнийг одоо дагнаа гэж. Тийм ээ, нэг ёсондоо чоглон явсраа бол нам зумба гэж үздэгэ гэдэг тэр одоо үзэл баримтлалыг бол бид нар дагнаа гэж. Тийм ээ, банчин аранлаг. За нева ранлуг шавааны. За ранлуг шаваа гэж. За одоо эн чинь юу ярьж байгаа вэ? Овоо нийт сүмжин овоо ой сунгаа шүү дээ, тийм ээ. Овоо нийт сүмжин овоо ой сунгаа. За тэгэхээр бол одоо аранлаг өөрийнхөө овоо нийт сүмжин овоо ой сунгаа. За сүгжин шаваа. Сүг сүгзэн доггүй шиншир арангийн цаны жис дуа ам дэр доо догва. Дэр гэдэг нь сүг сүгзэн доггүй шиншир арангийн цаны жис дүүр доо догва бол сүгийг гүндэг. Тийм ээ. Сүг сүгзэн доггүй шиншир арангийн цаны жис дуаач гэсэн болно. Эсвэл дэр доо догва бол сүгийг гүндэг юм гэж. За сүг сүгзэн доггүй шиншир юм уу? Шиншир гих, жүгшир гих хоёр бол нэг утгатай байна шүү. Сүг сүгзэн доггүй шиншир арангийн цаны жис дүй домбоо бол сүгийн ёндуу юм гэж. Сүгийн ёндуу гэж. За ингээд бол цаны сүмээ тавьж чинь тийм ээ. За сүгийн дэндүү цаны сүм. Сүгийн шаван юу гэхээр сүгийн шаван. Сүг сүгзэн доггүй шиншир арангийн цаны жис дua ам дэр ам гэдэг нь тэр юм уу? Эсвэл дэр доо догоо сүгийг гүндэг. Аль нь ч болно тийм ээ. За сүг сүгзэн доггүй шиншир арангийн цаны жис дүй домбоо бол сүгийн ёндуу юм аа. За ян мөн бол өөрөөр яаж тавьж болох вэ гэхээр сүг шаван юм. Сүгдэн сүгзэн цадам хоёр зайшин имбан ам дэр доо догба гүндэг. За энэ илүү арай илүү хялбар сонсогдож байгаа ч тийм ээ. Сүгдэн сүгзэн цадам хоёр. Сүг болоод дүрсийг барьж байгаа тэр оюун ухаан, шалгадаг оюун ухаан хоёр бол хоёр тусдаа юм а гэж. Хоёр бие даасан тусдаа. Сүг гэдэг нэг одоо оршихуй тийм ээ. Сүгзэн цадам гэдэг нэг оршихуй. Энэ хоёр бол ингэ тусдаа юм а гэж ингэж бодох нь бол сүгийг гүндэг юм а гэж хэлдэг. Эсвэл дэр доо догба бол сүгийг гүндэг. Дэний зайшинжийн домбоо ёндуу гэж. Дэний зайшингийн домбоо гэдэг нь сүгдэн сүг зэмбийн цадам хоёр бол зайшинжис домбоо буюу зайшин маянба гэсэн санаа шүү дээ, тий. Зайшин маянба гэдэг нь гадна талын дүрс болоод түүнийг барьж байгаа оюун ухаан, шалгадаг оюун ухаан хоёр бол хоёр тусдаа биш юм а гэсэн санаа, тийм ээ. Хоёр тусдаа биш. Ерөнхийдөө сүг бол сүг зэмбийн цадам түүний багчиг сэдвжис жунга гэж хэлгээд байгаа шүү дээ, тийм ээ. За дэний зайшинжийн домбоо буюу зай татджийн домбоо, зайшин маянба бол ёндуу юм а гэж хэлж байна. Ёндуу буюу сүг эд ингээд донёд гэж хэлж байна. Синзамби ёсон ч. За гар шадва дар сүг сүгзэн доггүй шиншир ранги цаны жис дүүвийн хайлан нянтой дэвала ёджинс гэж. За одоо энэ дээр сайхан тодорхой гарч өгч шүү дээ, тийм ээ. За өмнө номонсон дагуу сүг сүгзэн доггүй шиншир арангийн цаны жис дүүвийн хайлан болвол арангийн цаны жис дүүа гэж хүлээн зөвшөөрдөг үзэл онол бол нянтой дэвад байдгаа гэж. Нянтой дэва буюу жавраг марава дөдөвад. Тэгэхээр сүг бол сүг зэмбийн доггүй жүгшир бол арангийн цаны жис дүүа юм а гэж. Хүлээн зөвшөөрөх энэ үзэл бол жавраг марава дөдөвад бол байдаг юм а гэж. Дэ гог бала тэгдүүсүү. За нянтой дэва бол ингэж сүг сүгзэн доггүй шиншир ангийн цаны жис дүүа гэж хүлээн зөвшөөрдөг. Тэр үзлийг бол няцаах тийм ээ. Няцааж бол тэгдүйд пагва тогмжийн зохиосон тэгдүй гэдэг номонд бол 3 янзын учир шалтгааныг бол зарлигласан байдаг гэж. Ригва сум аяндэ. За мингийн ар бол ломичэр, манвичэр, мангичэр, ди дагны дагмандан дагдай галби дүүбэр журуу гэж. За энэ тэгдүүгийн энэ лум ригва сум бол бид нар жидэн тааж дээр бол ярьсан тийм ээ. За
1 2 3 гэдээ дугаарлаж байгаа дээрс те мингийн аар бол ломичэр, манвичэр, мангэчэр, дие дагнит, дагмандан, дагдэ, галби дүүржүргээд ингээд 1 1 2 2 3 3 гэдэг ингээд харгалдаа ингээд тавьсан те. За энэ дээр одоо гарах баг. За тэгэхээр шээ сүмбээс хэмээн зарлагснаар бол үзүүлсэн гэж. За энэ бол сүг сүгзэн догвын шиншэр арангийн цанижис дүүа гэдгийг бол няцааж байгаа гол одоо учир шалтгаан нь бол энэ 3 байгаа тийм ээ. За энийг одоо зөндөө ярьсан учраас анх тэр одоо тогтож дахин одоо тайлбарлаад яг хуу хэрвээ сонсоогүй улсууд бол өмнөх хичээлээс үзээрэй. YouTube-т бол бичлэг нь хадгалагдсан байгаа тийм ээ. За хэмээн үзүүлсэн. За яаж үзүүлсэн бэ гэхээр лом мэдчэр дагнит галви дүүржүр гэж. За лом мэдчэр гэдэг нь энэ байна тийм ээ. Тэгээд дагнит гэдэг тэгээ галвис дүүржүр гэдэг нь бол бүгдэн дээр нь жарлаад явж байгаа шүү дээ. За лом мэдчэр дагны галвин дүүржүр хэмээх одоо нэг одоо учир шалтгаан. За манвичэр тийм ээ манвичэр дагман галвин дүүржүр гэж. За нөгөө заван дээр юу гэж байна вэ гэхээр манвичэр дагман гэчээд галвис дүүржүр. За шээ бас нэг учир шалтгаан. Мангэчэр дагдаа галви дүүржүр гэж. За энэ үү те заван дээр мангэчэр дагдаа гэдэг тэгээ галвис дүүржүр. За ийм одоо 3 янзын одоо учир шалтгаанаар бол ингээд үзүүлсэн гэж. За регуа сүмжийн ойнзонжан ёддэс гэж. За энэ үзүүлсэн одоо энэ 3 учир шалтгаанаар яаж сүг сүгзэн догвын шиншэр арангийн цанижис дүүа гэдгийг бол няцааж байгаа юм бэ гэхээр додервала бумбашивын даажугийн жүгшэр арангийн цанижис мадубдэ гэж. Тийм ээ. Додерва гэдэг нь бол одоо ийм цүндэр гэдстэй нөгөө додерва шавшумбо чүжрва энэ зүйлийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Ингээд ийм цүндгэр ходоодтой тэгээд ус тогтдог ийм амтай ёроолтой ийм савыг бол бомб гэж тийм ээ бомба гэж бол нэр зүүх тий нэр одоо томьёо одоо өгөх ийм үндэс суур болж өөрийн мөн чанараасаа бол бүтээгүй юм аа. Хэрвээ тэгж бүтсэн байх юм бол додервала бомбаши да мажирвын аруулна гэж. Додерва гэдэг тийм бүндгэр одоо гэдстэй ийм одоо ус тогтдог ийм савыг бол бомб гэдэг нэр томьёо өгж нэрлэхээс өмнө тэр додерваг хармагцал бол яах нь бомбао эн чин бомб байна шүү дээ гэдэг оюун бол төрөх ёстой байтал тэгэд төрөхгүй байх шүү дээ гэж. Төрөхгүй байх шүү дээ. Нэг ёсондоо тэр аливаа зүйлийг одоо нэр тэр одоо додерва маань тийм ээ додер шавшим чүжрва маань анханасаа бомб гэдэг нэр томьёо одоо зүг тийм ээ тэгж нэрлэгдэхээр өөрийнхөө мөн чанараас анханасаа бүтгэтэл бомб гэж нэр авах, нэр өгөх, тэр нэр зүүх мөн чанар нь хамт ингээд төрцсөн болвол нэр өгөөгүй багт ч гэсэн тэр пүндгэр одоо тийм зүйлийг хараад л эн чин бомб байна гэдэг бол бодол бол төрөх ёстой байсан гэж. Яг гэвэл гэхээр тэр бүтгэтэл мөн чанараасаа гэдэг чинь хүчтэй үг шүү дээ. Рангийн цааны өөрийн бэлэг чанар, өөрийн мөн чанарт нь бол тэр бомба гэдэг нэр зүүх нэр нь бол одоо хамт төрцсөн, хамт бүтцэн. Хамт бүтсэн болвол нэр өхөөс өмнө түүнийг харангуут л бол бомбао нэмбэн ложего болоо дэмэжэвич. За хэмээхээр бол нэгдүгээрх одоо учир шалтгаан. Хоёр дахь нь бол лаванд жажин донжим режим ласугүй мин думажгүй жүгшөр ангийн цанижис мадубдэ гэж. За лаван гэдэг нэртэй хүн болвол жажин гэж нэрлэх, донжим гэж нэрлэх, режим гэх тэргүүтээ олон одоо нэр зүүх олон янзаар нэрлэгдэхээр одоо тийм үндэс суурь нь болж өөрийн мөн чанараасаа бүтээгүй юм аа. Хэрвээ тэгж бүтсэн байвал нэг бодгаал олон одоо сэтгэлтэй юм тусдаа олон юм одоо сэтгэл үндэс нь бол тусдаа ийм олон байх ёстой байтал тэгхгүй байх шүү дээ гэж тийм ээ. Нэг өсөндөө лаван гэдэг хүн маань бол жажин донжум режим гэж нэрлэх олон янзын юм нэр
зүүх тэр байдал нь бол өөрийнхөө мөн чанартай хамт ингээд бүтцсэн өөрийнхөө мөн чанараас тэр одоо тийм арын шин тийм ээ арын шин гэх юм уу одоо тийм мөн чанартайгаар бүтсэн байх юм бол жажин гэдэг нэг бодгаал донжим гэдэг нэг бодгаал режим гэдэг нэг бодгаал тийм ээ тэгэхээр нэг уул нь бол нэг хүнийг янз янзаар нэрлээд байгаа боловч өөрийн мөн чанараасаа тийм олон нэр зүүхээр одоо бүтсэн байх юм бол олон одоо ийм сэтгэлтэй тусдаа ийм бодгаал шиг ийм байх ёстой байдал тэхгүй байх шүү дээ гэж чинь тийм ээ тэгэхээр тэрүүгээр юу хэлэх гээд байгаа юм тэгэхээр энэ нэр нь бол анханасаа тэгж мөн чанараасаа хамт тийм нэр зүүхээр төрөөгүй юм байна үүсээгүй юм байна тэгж бүтээгүй юм байна тийм ээ одоо бид нар чинь бол одоо миний дайсан миний одоо амраг садан гэдэг юм уу тэрэндээ ингээ маш хүчтэй юм баримтлал төрдөг тийм намайг энэ гэдэг тийм тэгээд энэ хин бэ гэхээр загасчин гуталчин баримлчин барилгачин гэдэг одоо бүр тийм мөн чанараасаа бүтсэн юм шиг ингэж ханддаг тийм биш байх шүү дээ гэдгийг ойлгох гээд байгаа шүү дээ тийм ээ хамгийн эхлээд наацхан тийм ээ за юу гэж лаван дэ жажин дон донжим дон режим наасугой мин дума гэж байна. Мин ду мажуга гэж уншихгүй шүү. Мин дума жугин жугшир арангийн санажис надувдэ дэ дуна гансаг жиг жуд татадва думар жур гойвала дэр мижүр бийж дэ мижүр бийж гэж. За тийм юм гарахгүй байх шүү дээ. Тэхгүй байна гэсэн. За химээхээр бол 2 дугаар учиршилтаа. За одоо эннийхээ эсрэг талаараа. За жалраг нэрва барамсаа нэрва ни гэж тэ. За хаан язгууртай нэрва барамсаа одоо бямны язгууртай нэрва гэх одоо хоёр өөр хүнийг хэлж байгаа байхгүй юу тэ. Нэг нь хаан язгууртай, нэг нь арай дорд язгуурын одоо нэрва. Ижилхэн нэртэй тийм ээ. Гэтэ хоёр өөр язгуурын хоёр тусдаа бодгаал маань нэрва гэдэг нэг нэр зүгх тийм одоо жүгийн жүгшир арангийн санижис мадувдэ. Яа мадувдэ хэрвээ тэгж бүтсэн байх юм бол тийм ээ нэг нэр одоо зүгхээр хоёулаа тэгж мөрөөрхөн мөн чанараас бүтсэн байх юм бол гансаг дэний гэж хоёр тэр тусдаа байгаа бодгаал маань жүд жигдүү жүр гой балаа гэж тийм нэг одоо сэтгэл үндэстэй ийм одоо баг нэг бодгаал гэх шиг тийм ээ ингэж байх хэрэгтэй байх ёстой байх атал тийм биш байна гэж шэва сумба юм бэ ч гэж. За хэмээхээр бол 3 дугаар учир шалтгааныг үзүүлж байгаамаа гэж. За тэгэхээр энэ 3 учир шалтгаанаар бол сүг бол жишээ нь тийм ээ жишээ нь одоо сүгэн дээр ярихад бол сүг бол сүгзэн довгүй шиншир рангийн санижис дуа гэдэг үзлийг бол үүгээр няцааж байгаа. Сүг бид нар ингээд дүрсгээл бодоход тийм бомба гава гэж юм уу хангаа гэж бодоход бидний бодолд бол тэр бүр яг тэр өөрийнхөө мөн чанараасаа сүг гэж ингэж одоо сэтгэл дургаж байгаа. Сүг гэж ургаж байгаа. Хангаа гэж бодоход бол одоо юу гэдгийг төсөөлөн бодож байгаа тэр атгах бодолд бол хангаа гэдэг бол өөрийнхөө мөн чанараас ингэж бүтснээр ингэж ургаж байгаа. Тэр тийм биш юм аа гэдгийг л энэ гурваар ойлгох гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ одоо нөгөө ёстой нөгөө юун дээр үлээ амьдрал дээр бол одоо тэгээд бид одоо ялангуяа лам нар бол тийм ээ арнит гажиг бал дорж жигжээ шалжиг чааг нийжи тийг үгдэн тодоо зэмба гэдэг үнгээ уншихад л бас л одоо юу гэдгийг бал дорж жигжид бол хоёр мотортой одоо тий нэг одоо нэг уртай гэл ингээл бас л дээд зэмбийн дугаала дугуй шиншир ранги цанижис дүүр нагнж байгаа тийм ээ тэр бол буруу юм аа л гэсэн үг шүү дээ. Тэгж бодох юм бол бас л буруу тийм ээ бас л буруу. Тэгэх юм бол одоо юу гэдгийг тэр одоо хоёр мотортой нэг уртай түүнийг бол жигжиж чиви мин жүгийн жүгшир ранги цанижис мадувдэ хэрвээ тэгж дээд өмнө тийм ээ ранги тэр мин жүгийн жүгшир ранги цанижис дүүа байх юм болвол яах нь тэр одоо хоёр мотортой хоёр ивэртэй одоо нэг уртай тийм соёо моё нарцаасын энэ харангуутал энэ чинь жигжид байна гэх одоо тийм
ложе говала дэ мажун ээчэр гэдэг тагслах юм шүү дээ тийм ээ. Тэгж бодох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо олон зүйл дээр те олон зүйл дээр тэгээд одоо тэгэл ялангуяа одоо лагнаар маань бол тэгэл уншихад бол одоо ядаж Симзомбын даваанд бол тэгж бодох юм шүү дээ тийм ээ. Чодны лама, чодны эдам, чодны ханд, чожинтэй гэд бодох ч гэсэн чодны лама дэ лама шивийн минжугийн зүгшэр ранги цанижис мадуа юм аа. Хэрвээ дүү авах юм бол тэгээд тонгалаа тийм ээ. Лама шив ложе говала тэний лама оо шивэн ложе говала тийм ажун ээч гэх мэтлэнгээр ингээд одоо нөгөө ингээд жарлуулад одоо ингээд жишээд мэдэх юм шүү дээ. За суба зобо бомолаа л гэж. За энэ тухай бол дээр одоо өмнөх хичээлүүд дээр жодон дээрч гарсан таж дээрч гэсэн энэ бол тэгдүүгийн энэ лүм бол гарсан. Энэ тэгдүүгийн энэ лүм бол маш их татагддаг. Олон зүйлдээ далаа өгш бол одоо сүмчээ одоо хоосон чанарын тухай өмнө ном айлтгахад бол энийг бол бараг л байнга шахуу татчихдаг. Энэ юун дээр ч гэсэн гардаг тийм ээ. Дангийн лигшидийн бүү дээр ч гэсэн бас богдлон бас энэ тэгдүүгийн лүм бол бас тайлбарласан байгаа тийм ээ. За тэгэхээр утга нь бол ийм байх нь байна. За суба зобо баалаас хонор гондол шаван гүндэгжис домбор догын ламла дэнэ няран жансам сумга гэж тийм ээ. За шаван гүндэгжис домбоо чи ёндов штэ. Тэгээд догын ламла дэнэ. За түүнийг таньж мэдсэн замд одоо зам мөрд шүтээд зам мөрд одоо түшиглээд нянто аранжил жанчулсэмба гуруула нянгалдан даваа товор сумба мэтэ бартаа л гэж. За нянгалдан даваа буюу няндаа товлно гэж. Няндаа буюу тарва товлно тийм ээ. Нирваныг олно гэдэг нь бол олноо гэж одоо ингэ зарлилсан гэж хэлэх чинь бол таарахгүй маа гэж бодох чинь бол буруу юм аа гэж. Буруу юм аа. Тэ мэтэ бартаа л гэж. Тэ мэтэ бартаа. За юу гэж. Мэтэ бартаа няранла чөжин догмод дугаа мэдва чод додви чир шинаа мачвдэ гэж. Няранла чөжин дагмид дугаа мэва. Чи хүлэн зөвшөөрж байгаа шүү дээ гэвэл чаваа мачв гэж. Мачв гэж. Няранла чөжин дагмид дугаа байхгүй гэдгийг хүлэн зөвшөөрч байгаа. Гэхдээ нянто аранжил жанчулсэм гуруула бол одоо яг нь шаван гүндэгжи домбоо догын ламла дэнэ нянгалдан даваа товор сум юм бол тов юм бол чамаа байхгүй мачв юм аа гэж. За ягаад үг гэхээр дэдэр сумба чөжин дагмижи вандуу жавын цанид сумла гомбо маинжи гүндүүлээ гэж. За гүндүүлээ. За энэ гүндүү гэдэг нь бол омбо гүндүү шүү. Омбо гүндүү. Омбо гүндүү буюу пагва тогмижийн задын омбо гүндүү. За шаван гүндэгжис домбоола ганскийн дагмижи вандуу жава ян ёдур сумба дар ганскийн дагмижи вандуу жавы ёнду догын ламла шидвэж гэж. За энд бол тодорхой гаргасан байна тий. Шаван гүндэгжис домбоола ганскийн дагмижи вандуу жава ян ёдур сумба дар. Тэгэхээр шаван гүндэгжис домбоо гэдэг чинь бол чөжин дагмижи вандуу жава ганскийн дагмижи вандуу жава гэсэн хоёр байгаамаа. Чөжин дагмижи вандуу жава нь бол одоо тэрийг бяцлах юм бол одоо жинхэнэ бурхан болох тэр одоо аваачих. Ганскийн дагмижи вандуу жава гэж бас байгаа. Тэгэхээр ганскийн дагмижи вандуу жавын ёндов бол догын ламла шидвичэр гэдэг нь гуруула тийм ээ. Гондолд бол шаван гүндэгжис домбор догын ламла дэнэ няран жансам гуруула нянда товлно гэсэн чинь бол ганскийн дагмижи вандуу жава. Тэгээ шаван гүндэгжис домбоо ганскийн дагмижи вандуу жава ян ёдур сумбадаар яг тэгж одоо ганскийн дагмижи вандуу жавын ёндов гэж байдаг гэж айлтсан тэр ганскийн дагмижи вандуу жавын ёндов бол догын ламла шидвичэр гэж. Тэгэхээр гуруула юу товлно гэдэг байгаа тэр ёндов ч бол ганскийн дагмижи вандуу жавын ёндов юм аа. Чөжин дагмижи вандуу жавын ёндов биш юм аа гэж хэлэх гээд байна тийм ээ. Тэгээ гүндүүд хэлсэн юм тийм шүү гэж. Ян хоноор сүг сүгзэн догви шин ширэр
Сүг сүгзэн догуй шиншир арангийн цанижис дүүр таал. За нөгөө хажигч нь сүг сүгзэн догуй шиншир арангийн цанижис дүүа ин гинэ. Сая сүг сүгзэн догуй шиншир арангийн цанижис дүүа гэх юм бол няцааж 3 учир шалтгаан үзүүлсэн шүү дээ, тэ. Мэнгийн ар ломичэр, манвэчэр мангэчэр, ди дагнид юу лээ? Ди дагнид дагмандан, дагдай галби дүүр жүр гэдэг регуас сүмээр энэ үзлийг бол няцаагаад байгаа шүү дээ. Гол нь энэ сүг сүгзэн догуй шиншир арангийн цанижис дүүа гэх юм бол ийм 3 учир шалтгаанаар болохгүй байна гэдэг үз. За тэгсэн хажиг бол юу гэж юм? Үгүй ээ, сүг сүгзэн догуй шиншир арангийн цанижис дүүа байна. Яагаад үгүй вэ? Дэдар мэрдэгва юм бэ ч гэнэ. Дэдар мэрдэгва юм бэ ч гэдэг нь сүг сүгзэн догуй шиншир мэрдэгва гэж хэлдэг. Шиншир мэрдэгва юм бэ ч гэдэг. Дэдар ё. Дэдар дагва маян бэ ч гэнэ. Тэ сүг сүгзэн догуй шиншир ё, сүг сүгзэн догуй шиншир ангийн юу ёдваин. Тэгээ ёдва учраас дагвадан овууны гаруун имбин чав. Тэгээ овуу дагва маянба учраас мэрдэгва юмаа гэж хэлдэг. Санаа тийм ээ. Дэдар мэрдэгва юм би ч дэдар ёд. Тэгээд дагва маян учраас явах мэрдэгва л гэхээс өөр арга байхгүй гэж. Нева мадумна гэж. За дагва маянба даам одоо буюу дагва ин гэх юм бол сүг чөөж дагва юм бартал сүг сүгзэн догуй шиншир дагва юм би ч шэна мачвдэ гэж. Сүг сүгзэн догуй шиншир дагва ина дагва юм би мачв гэж. Мачвдэ ngона сүг чөөж оймт таа сүгзэн вангонла навадар оймт юм би чир чаваха мадуна дээж чөөж сүгзэн вангонла навадар дүүртал дэла навадар овоо юм бэ ч. За энэ бол одоо яах вэ тийм ээ. Тэг сүгзэн вангонла сүг чөөж оймт юм бартал гэдэг нь нэг өснө дагва юм бартал гэсэн санаа шүү дээ. Тэг сүгзэн вангонла навадар оймт юм би чир чаваха. Тэг наваа тэр сүг зэмби вамбун онсонла яаж үзэгдэж байгаа тэр үзэгдэж байгаа яаж үзэгдэж байгаа бодит байдал дээр тийм байх хэрэгтэй юм шигээр дайрах юм бол хаа хамаагүй юм болно шүү дээ тийм ээ. Хаа хамаагүй юм болно шүү дээ тийм ээ. Бидний эргэтэнд яаж үзэгдэж байгаа тэр дагуул бодит байдал дээр тийм байх хэрэгтэй гэвэл тийм ээ. Зүгээр одоо энгийнээр ярихад за тийм сүг жөөжин оймдууд тал сүгзэн вангонла навадар оймд юм би чи чаваха. Чи өөрөө нөгөө тэ сүгзэн догуй шиншир дагва юм би чи гэсэн учраас тэрэн дээр нь одоо гоцон гэрэг үзүүлж штэ. Оо тэгвэл ингээд чи тэгж байгаа бол энэ ч бас тийм байх юм уу? Цүн би чир тэ гэсэн маягтай. Чаваха мадуна дээж жөөж сүгзэн вангонла навадар дүүрдэл тэг сүгзэн вамбун онсомла навадар бүтсэн байх ёстой юм. Дэла навадар овоо юм бичэр. Тийм ээ. Дэла навадар овоо юм бичэр. Ян хонаар сүг сүгзэн догуй шиншир арангийн цанижис дүүр тал дэдар шаваа юм бич гинэ. Бүр. Сүг сүгзэн догуй шиншир арангийн цанижис дүүа гэдгээ ерөөсө тавихгүй шүү дээ. Тэгээд нотлогоо нь юу гэхээр сүг сүгзэн догуй шиншир шаваа юм бич гинэ. Сүг бол сүг зэмбийн догуй шиншир шаваа юм аа гэж. Дэртэл дэдар ё дэдар гүндэг маян бэж. Дан дэдар ёндов яа маян бэж шана барвала даама дүвжин лэнж. Барвала гэдэг нь гүндэг маян ба даама дүү буюу гүндэг ин гэж хариулж шүү дээ тийм ээ. Барва гэдэг нь энэ тэ. Тэгээ шаваа сүг сүгзэн догуй шиншир шаваа юм аа. Гүндэг маян ёндов маян болчихлоо шаваанаас өөр очих газар байхгүй учраас шаваан болж байна гэхээр арлаг өгж байна. Гүндэг маян ба даамаа дүү гэж тийм гүндэг ин гэж. За хажиг сүг сүгзэн догуй шиншир ёдва маян шэ лэн жадва мэтэддэ гэж. За хажиг юу гэсэн сүг сүгзэн догуй шиншир ёдва маян гэж хэлж байгаа юм бол хариулах юм бол хэмээн хариулт тавих нь бол таарахгүй маа. Данжоолээ гэж. За данжоолээ гэдэг нь дан ялих шид юм бoo шүү дээ тийм ээ. Данжоолээ. Дэ зам шиг дүүний пумбуулаасгаа ёд вэс. Дэдар ёдур зэмба дондог маянжи пунсуг
овоо тэр арангийн цанижис ядуур земба дондогсоо шээсүн байж гэж. Сүг сүгзэн догын шиншир ядуу маян гэдэг чинь сүг сүгзэн догын шиншир мэд гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Хажгийн одоо энэ хажгийн тавьж байгаа товцол хажгийн санаа бол сүг сүгзэн догын шиншир ядуу маян гэдэг чинь сүг сүгзэн догын шиншир мэба гэсэн үг үстэй. Мэд гэсэн үг. Тэгж хариулах чинь болохгүй маа. Дээ замшиг дүүний пүмбулаасгва ёд вис дэдэр ядуур земба дондог маян пүнсэг овоо тэр арангийн цанижис ядуур земба дондогсоо гэж. Тэгэхээр Даниэл игшид нэмд хэлсэн нь бол дээ замшиг дүүний пүмбулаасгва ёдоо гэж. Сүг сүгзэн догын шиншир тэр ёдоо дэдэр ядуур земба бол сүг сүгзэн догын шиншир юм уу пүмбу пүмбу бол пүмбу зембийн шиншир бол ёд гэж бодож байгаа чинь дондог маян юм аа гэж. Тийм ээ? Дондог маян. Нэгсэндээ байхгүй зүйлийг байгаа гэж бодсон тийм бодол бишээ гэсэн санаа шүү дээ. Зүгээр ингээнээр хэлвэл дондог маян гэдэг чинь. Тэгэхээр Даниэл игшид нэмүүд юу гэсэн байна? Пүмбу зембийн догвын шиншир ёд гэж бодож байгаа чинь бол байхгүй зүйлийг байгаа гэж бодсон бодол бишээ гэдэг чинь яг энэ хажгийг бол үүсгэж байгаа. Хажиг бол үлээ сүг сүгзэн догвын шиншир мэд гэсэн шүү дээ. Мэд гэсэн тийм ээ. Ядуу маян гэсэн. Тэгвэл тэр чинь тэр одоо тийм ядуу маян гэсэн. Харин тэр чинь ёд гэж бодож байгаа чинь буруу биш юм аа. Ёд гэж бодож байгаа чинь байхгүй зүйлийг байгаа гэсэн дондог маян. Харин пүнсэг овоо дэр арангийн цанижис ядуур зембан дондог юм аа гэдэг нь пүмбу зембийн догвын шиншир овоо дэр гэдэг нь тэр дээ зембийн догвын шиншир арангийн цанижис дууа гэх юм уу арангийн цанижис ядууа гэдэг чинь бол харин дондог юм аа гэж. Тэгэхээр пүнсэг овоо дэр овуудан гүн дагвын гүндэг тийм үү? Гүн дагвын гүндэг дэр арангийн цанижис ядууа чинь пүмбу дингийн гүндэг штэ. Тэгэхээр пүмбу дингийн гүндэг бол харин медваг ёд гэж бодсон. Бодол штэ тийм ээ. Тийм медваг ёд гэсэн буруу бодол штэ. Тэгэхээр Даниэл игшид нэмүүд маш тодорхой ялгаж өгсөн. Дээ замшиг дүүний пүмбулаасгва ёд вис дэдэр ядуур земба бол дондог маян юм аа. Харин пүнсэг овоо дэр арангийн цанижис ядуур земба ч бол дондог юм шүү гэж. Тэгэхээр пүмбулаасгва бол яг нь пүмбу зембийн догвын шиншир арангийн цанижис ядуур земба бол дондог юм шүү гэж зарласан байна. Тэгэхээр бол хажиг чиний сүг сүгзэн догвын шиншир ядуу маян гэж боддог чинь бол таарахгүй байна гэж. За энэ Даниэл игшидний бөөгийн лүн бол яг сайхан ингээд ойлгох чинь тийм ээ. За хажиг сүг сүгзэн догвын шиншир мердэгвадан шаван ин жанс дээр ангийн цанижис мадууж лен деваны шагэж нэсоо гэж. За энийг бол бүр зүгээр ингээд орхичих. Сүг сүгзэн догвын шиншир мердэгвадан шаван ин гэдэг түрүүн гарсан шүү дээ тийм ээ түрүүн. За одоо тэрийг сүг сүгзэн догвын шиншир мердэгва гих шаван гих тэр догвын шиншир шүү. Шиншир. За тэгээд мөн юу гэнэ үү? Сүг сүгзэн догвын шиншир арангийн цанижис мадуу гэж үгүй ингэсэн үг шүү. Би буруу тайлбарлаад байна. Сүг сүгзэн догвын шиншир мердэгва гих. Эсвэл сүг сүгзэн догвын шиншир шаван гичээд тэгээд сүг сүгзэн догвын шиншир арангийн цанижис мадууа гэж хэлэх чинь тийм ээ. Нэг талд догвын шиншир мердэгва шаван гэж хэлчихээ нөгөө талд сүг сүгзэн догвын шиншир арангийн цанижис мадуу гэж хэлэх чинь болов ч тэ инээдми орон гэж. Тэ шоолж нэгсэн доо. Яагаад үг гэдгийг ойлгож байна уу? Сүг сүгзэн догвын шиншир мердэгва юм болвол мердэгва чинь шаван штэ. Шаван чинь арангийн цанижис дууа штэ. Тийм биз дээ. Сүг сүгзэн догвын мердэгва өөрөө шаван дон дамбар дуу арангийн цанижис дуу. Сүг сүгзэн догвын шиншир
шаваан гэж хэлж шаваан өөрөө арангийн цанижис дүү ба штэ. Тийм биз дээ. Нэг талд ингэж тавьчаад тэгсэн мөртлөө тэрийг арангийн цанижис мадуу гэж хэлэх чинь бол одоо инээдмийн орон гэж те. Эсвэл инээдтэй байна л гэсэн санаа тийм ээ. Нэг болохоор арангийн цанижис дүү гэчээд тэгээ наа чи юу юм гэхээр арангийн цанижис мадуу гэж хэлж байгаатай л адилхан ийм л юм шүү дээ тий. Сүг сүгзэн доггүй шиншир мэрдэгвадан шаваан ин гिचээд дээр ангийн цанижис мадууж лен дева болвол лен деваны инээдм наадмын орон болоо гэж. Ян хонаарэ сүг сүгзэн доггүй шиншир арангийн цанижис ёдвартал дээ зэмбийн доггүй шиншир сүг юм бичэрдээ. Сүг сүгзэн доггүй шиншир сүг ёвичрна мачоо гэж. Ёвичрна мачоо гэж. Сүг сүгзэн доггүй шиншир ангийн цанижис ёвартал сүг сүгзэн доггүй шиншир арангийн цанижис ёвартал сүг сүг зэмбийн доггүй шиншир сүг юм бичэрдээ. Сүг сүгзэн доггүй шиншир сүг ёвичр тийм ээ. Энэ ойлгомжтой чам маж шүү дээ тийм ээ. Сүг сүгзэн доггүй шиншир сүг ёна сүг сүгзэн доггүй шиншир сүг имби мач. Имби. Ёна имби мач шүү дээ тийм ээ. Ёд гिचээд мөн гэдэг юмны баталгаанд ёд гэдэг юм те мөн гэдэг юмны баталгаанд тийм юм байна гэж тавих чинь болвол ерөнхийдөө л асуудалтай шүү дээ тийм ээ. За тэгэхээр дээр нь ялангуяа сүг сүгзэн доггүй шиншир сүг имби чирдээ гэд нотлогоо нь юу гэхээр сүг сүгзэн доггүй шиншир сүг ёвичр гэхээр чаам гэж үг гэж. Сүг сүгзэн доггүй шиншир сүг ёна сүг сүгзэн доггүй шиншир сүг имби мач биз дээ. Ерөнхийдөө надад гар байна, хөл байна, толгой. Гэтэ би гар биш, хөл биш, толгой биш шүү дээ, тийм ээ. Чи толгой муу, чамд толгой байна штэ гэдэг чинь одоо шиг маягтай тийм. Чамд байгаа учраас чи мөн гэж хэлж болохгүй зү. За энэ бол ийм юм ярьсан юм байна. Сүг сүгзэн доггүй шиншир ангийн цанижис ёвартал гэж байна. Энэ дуулан дөвчт нь бол маш ноцтой юм дүлэх гээд байгаа шүү дээ. Тэгээд тэрнийх нь нөгөө юу дагн л одоо хөрхөн инээдэмтэй хөр хилтэй даггалсан байна. Сул даггалсан. Дээ зэмби доггүй шиншир сүг имбичэрдээ сүг сүгзэн доггүй шиншир сүг ёвичрна мачо. Хажиг даамаа дүжин лэндэ гэж. Сүг сүгзэн доггүй хажиг бол чав маж өгөхгүй дагмаад өгнө. Сүг сүгзэн доггүй шиншир сүг ёдва маян гэж хариулах юм бол дээний мэтэдээ гэж. За сүг сүгзэн доггүй шиншир сүг байгаамаа гэдгийг одоо аргалаг ойлгуулах гэж байна тийм. Хажиг бол дагмаад үг. Харин энэ бол маш чухал юм ойлгуулах гэж байна тийм. Сүг сүгзэн доггүй шиншир сүг ёд гэдгийг бид нарт ойлгуулах гэдэг байгаа байхгүй юу? Тийм ээ. Хэрвээ аргалаг хажиг дагмаад үг гэх юм бол дээний мэтэдээ гэж байна тийм ээ. Дагмаад үг гэж бол болохгүй маа гэж. Сүг сүгзэн доггүй шиншир сүг ёд юм аа. Ёд юм. Сүг сүгзэн доггүй шиншир сүг имба биш боловч харин ёд юм аа. За яагаад гэвэл сүг сүгзэн доггүй шинши имбийн сүг явж гэж. Сүг сүгзэн доггүй шиншир гэд энэ ра байгаа ш. Шиншир сүг ёд гэдгийн баталгаа нь сүг сүгзэн доггүй шинши имбийн сүг явж. Тэртэл дийн шинши дан сүгжи шинтүн явж. Тийм. Ёд гэдэг чинь бол ийм маягаар тайлбарлагдсан шүү дээ тийм ээ. Дийн шинши имбийн сүг ёвичр гэсэн шүү дээ. Тэрний баталгаа нь юу гэхээр дийн шинши имбадан сүгийн шинтүн ёд гэсэн. Нэг өсөндөө дийн шинши гэдэг нь сүг сүгзэн доггүй шинши имба сүг хоёрыг хоёулаа болдог нэг зүйл байгаамаа. Тэр нь юу юм гэхээр сүг юм аа гэж тийм. Сүг бол сүгзэн доггүй шиншин сүг тийм ээ. Тийм шинтэн юм байж. Шинтэн ёвэж. Яваад сүг юм байгаа юм ч тийм шин шагч юм ээж гэх гэдэг. Шаян сүгзэн доггүй шиншир сүг ёвор таал мөн дахиад өөр нотлохоо тийм саяныхаа өргөжлүүлээд
сүгзэн догвын шиншир сүг явартал дэр ёвийн сүг ёвичэрдэ дэр ёбаатан сүгийн шинтүн ёвичэрдэ за энийг үргэлжлүүлж сүгийн шинтүн ёвичэрдэ тэгээ сүгийн шинтүн ёвичэрдэ сүгзэн догвын юл дүү яваатан сүгийн шинтүн ёвичэр дэртэл догвюлна ядваатан сүгийн шинтүн ёвичэр догвын юлна ядваатан сүгийн шинтүн ёвичэр за энэ бол болж байна тийм ээ. За цааш нь хоонараа сүгзэн догвын шиншир ёдвийн сүг ёжжаанс гэж. За одоо хажиг бол саяны сүүлийнхтэй санал нэгдэж эхэлж байна тийм ээ. Сүгзэн догвын шиншир ёвийн сүг бол ёдоо гэж байна. Одоо байдаг боловч түрүү нь бол нөгөө хажигчийн энд хажиг даамадвжийн ленд дэваш тийм ээ. Хажиг даамадв гэж тавьчихсан сүгзэн догвын шиншир ёдвар дагмаадв гэж хэлжсэн бол одоо энд сая ингээд нөгөө аранлагын юунаас бол ойлгоод сүгзэн догвын шиншир ёдвийн сүг бол ёд байгаа боловч гэдэг санал нэгдээд ороод. За тэгэнгүүтээ нэмэлт нь юу гэхээр дийн шиншир сүгзэн догвын шиншир сүг мэдвийн жом мэддоо шана гэж. За энэ бас сонирхолтой тийм ээ. Сүгзэн догвын шиншир ёвийн сүг гэж байгаа боловч сүгзэн догвын шиншир сүг байхгүй гэж. Байхгүй гэхэд бол бас гимгүй юм аа. Гэх юм болвол тэгвэл гэж байна. Өөдөөс нь асуултыг асуултаар. Аранит сүг ина аранзан догвын шиншир ранит мэгой уртал. За энэ та нар одоо сайн анзаараарай. Аранлаг бол их гоё дагуудалж шүү дээ тийм ээ. Ранит сүг ина гэж. Ранзан догвын шиншир рани мэгой уртал. Мэвийн чав юм уу гэсэн санаа тийм мэгой уртал. Сүгзэн догвын шиншир сүг мэдвала жүмцэн яндаг ёвичэр. Танд ямар нэгэн үнэхээр одоо тийм сүгзэн догвын шиншир сүг байхгүй гэж хэлэх үнэн одоо тийм одоо туйлын одоо учир шалтгаан бол байгаа байлгүй дээ гэсэн маягтай тийм байгаа байлгүй дээ. Сүгзэн догвын шиншир сүг мэдвала жүмцэн яндаг ёвичэр дагга дөна цамэ шалмын сүг чөөж. За цамэ шалва буюу цамэ дуа гэхдээ ёба гэх хоёр өдөр бол ялгаагүй. Энэ нь бол ёд гэсэн үг тийм ёдвийн сүг гэх юм уу цамэ шалвын цамэ дуа цамэ шалвын сүг чөөж дэртэл дийчэр юу гэсэн үг лээ дэртэл гэдэг нь аранзан догвын шиншир рани мэгой уртаал гэж шүү дээ тийм ээ. Дэртэл гэдэг чинь ранзан догвын шиншир рани мэгой уртаал дийчэр гэдэг нь юу гэсэн үг лээ рани сүг юм бээчэр тийм ээ. Дэна дэ явартаал цамэ шалвын сүг явартал сүгзэн догвын шиншир цамэ шалвын сүг ёвээч дэртэл юу гэж дийн шиншир ёдвийн сүг ёвээч лэмэдөө гэж. Дийн шиншир ёвийн сүг ёвээч гэдэг асуухаар хариулт байхгүй боллоо гэж. Тийм ээ. Хажиг. За тэгээ гайгүй тийм ээ. Юу лээ? Рани сүг ина ранзан догвын шиншир рани мэгой уртал. Ерөөсө гол нь. Тэгэл эхний одоо аранлаг бол асуултаар хариулж байна тийм ээ. Сүгзэн догвын шиншир ёдвийн сүг ёжжаан дийн шиншир сүг мэд гэхэд бол гимгүй юм аа гэхээр тэгвэл ранит сүг ина ранзан догвын шиншир рани мэгой уртал. Сүгзэн догвын шиншир сүг мэдвала жүмцэн яндаг ёвичэр даггад байна. Цамэ шилбийн сүг чөөж дэртэл гэдэг нь цамэ шилбийн сүг чөөж ранзан догвын шиншир рани мэгой уртал дийчэр гэдэг рани сүг юм бээчэр байна. Дэ явартаал сүгзэн догвын шиншир цамэ шилбийн сүг ёвичэр дэртэл дийн шиншир
ядвийн сүг явж. Цамиа шалмын сүг гэдэг чинь цамиа догвын. Тийм ээ, цамиа догвын сүг гэсэн санаа штэ. Энэ чойч нь өөрөө бас чойчингийн ингээд сонсоход л ойлгож байгаа шүү дээ. Цамиа догвын сүг гэж байна шүү дээ. Зүгээр сүг гэж хэлсэнгүй шүү. Цамиа догвын сүг. Цамиа зимба. Цадмаа зимбийн сүг. Нэг тэр шалгадаг оюун ухаанаар барьж байгаа тийм сүг гэж чойжингийн өөрийн тэгж өгж штэ. Цамиа зимбийн сүг, цамиа шалва гэдэг чинь. Тэгээд цамиа шалва, цамиа зимба гэсэн санаа штэ. Тэгэхээр дээд зимбийн догвын шиншир дэ мэд гэж хэлээд байгаа штэ хажиг чинь. Тэгвэл бүр цамиа зимбийн сүг чойжин гэж бүр зимбагаар нь өгж байгаа хэлбэр шүү дээ. Хажиг бол юу гэлээд догвын шиншир сүг гэж ди шиншир сүг мэд гэж хэлгээд шиншир. Тэгэхээр цамиа шалвын сүг чойжин гэж хэлж байгаа байхгүй юу? Цамиа шалва тэр шалгадаг оюун ухаанаар танин мэдгэж байгаа тэр дүрс тэр аливаа одоо тэр нэг дүрсийг бол тэр шалгадаг оюун ухаан таньж мэдээд түүнийг одоо юу гэдгийг тэр лөө анхаарлаа хандуулаад чиглүүлээд ингээд одоо оюун ухаандаа бол барьчихсан ийм байж байгаа тийм оюун ухаан тийм ээ тийм сүг зэмбийн цадам бол ингээд чойжин дээр годолж штэ. Тэгэхээр цамиа шалмын сүг чойжин дэртэл дээш байна. Дэ явартад сүгзэн догвын шиншир цамиа шалмын сүг явж. Сүгзэн догвын шиншир цамиа шалмын сүг явж гэж байгаа. Энэ цамиа шалмын сүг энэ чойжин штэ. Сүгзэн догвын шиншир цамиа шалмын сүг явж дэртэл ди шиншир ёвийн сүг явж. Ди шиншир ёвийн сүг явж. Тийм ээ. Тэр догвын шиншир гэх юм уу цамиа. За гэхдээ түрүүнд бол эн чинь догвооч өөрөө цадмаа брев штэ тийм ээ. Гэхдээ бол сүгзэн догвын шиншир цадмаа шалмын сүг явж. Дэртэл ди шиншир ёвийн сүг явж. Ямбартал дэ цамиа шалмын сүг юм биш. Бүр чойжин дийчэр. Чойжин дийчэр. Тэгэхээр яах вэ? Лэмэ доо гэж. Одоо нэгэсэндээ ингэсэн үг шүү дээ. Дийн шиншир сүг мэдвэс жом мэдөө гэсэн шүү. Тэгэхээр баг яг эннийх нь эсрэгээр нь чойжин годолчод байна шүү дээ. Сүгзэн догвын шиншир ёвийн сүг чойж гэдэг бүр хэлжлээ шүү дээ. Зүр энгийнээр хэлвэл сүгзэн догвын шиншир сүг мэд гэд хэлэхэд болно гэд хажигдсан. Тэгэхээр харанлаг тэгвэл сүгзэн догвын шиншир ёвийн сүг чойж гэд лагслаачлаа шүү дээ. Энэ санаа нь бол цамиа шалмын сүг чойж гэдэг чинь тийм ээ. Нөгөө дагрыг үзэж явах дээр нэг тийм юу дагсал гараад ирсэн шүү дээ. Ген лодогийн зохиосон дагрыг дээр шидүна дагсуугодын чав гэдэг. Үйлээ дагмидина дагсуугодын чав гэдгсэн чинь дагсуу магодва чөөж, дагсуу магова чөөж. Дагсуугодва ямбартал дагмидин бэж гэдэг дагслаа ядсан шүү дээ. Тэр шиг л сүгзэн догвын шиншир сүг мэд гэд хэлэхээр нь сүгзэн догвын шиншир ёвийн сүг чөөж гэдэг дагслаачлаа шүү дээ. Санаа нь бараг л тийм ээ цамиа шалмын сүг чөөж гэдэг чинь. За энэ ойлгомжтой юм дээ. За хонараа. Арангийн цанижис дүүвийн сүгзэн догвын шиншир арангийн цанижис дүүвийн сүг зэмбийн догвын шиншир арангийн цанижис дүүвийн сүг явартаад сүгзэн догвын шиншир сүг явээч дака дөна сүгзэн догвын шиншир арангийн цанижис дүүвийн сүг явар тало дөна шинши дээр сүгзэн догвын шинши дээр арангийн цанижис дуудан сүгийн шинтүн явар тало дод минутэ шидүна дэндэ шинтүн маян гови чиршина хажиг талгур дийн амаала мачивын ленжэдо гинэ.
талгуудын амаалаа мачвын ленжэддоо гэж. Талгуудын амаалаа мачв гэнэ амаа нэлээ. Арингийн цэний шиншир төвийн цэний явартал сүгзэн догой шиншир сүг яви мачв гэж хэлж чинь тийм ээ. Сүгзэн догой шиншир арингийн цэний жис төвийн сүг явартал дойно эн чин танжур чимааны шинши дэр арингийн цэний жис дууадан сүги шинтүн яви мачв. Энэ шүү дээ. Шинши дэр арингийн цэний жис дууадан сүги шинтүн явар таллоо гэсэн. Дой минутэ шидүүна дэндэ шинтүн маян говьчэр гэдэг нь эн чинь бол танжур чимаан байгаа шүү дээ тийм ээ. Танжур чимаан. Тэгэхээр шинши дэр арингийн цэний жис дууадан сүги шинтүн яваа. За тийм байна тийм ээ. Хажиг юу гэсэн талгуудын амаалаа мачвын ленж одоо оноо шижа чөөж ёна ранзун доггүй шиншир арин ранит ёговортал сүгзэн доггүй шиншир сүг ёдва чирангижин хайлан бичэр дона сон рангийн цанижис дууадан сүги шинтүн чөөж дэртэл за энэ сүг ардаа саата шүү. Сүги шинтүн чөөж дэртэл дээчэр дона сүгзэн доггүй шиншир арингийн цанижис дууадан сүги шинтүн ёортал арингийн цанижис дууадан сүги шинтүн зэмбийн доггүй шиншир дэндэ шинтүн явж сомшиг гэж. За тэгэхээр таарч байгаа үстэй тийм ээ. Шинши дээр арингийн цанижис дууадан сүги шинтүн ява чао мажуу гэсэн чинь юу гэж шижаач ёна ранзан доггүй шиншир ани ёговортал сүгзэн доггүй шиншир сүг ёдва чиран гэж айлм гэж. За сүгзэн доггүй шиншир сүг ёд гэдгийг бол түрүүн дээр хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгэхээр тэр дагуу нь бол чи ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ гэж тийм ээ. Ёна ранзан доггүй шиншир ани ёговортал сүгзэн доггүй шиншир сүг ёва чиран гэж айлм гэж. Донос арингийн цанижис дууадан тэгэхээр энэ дээр мачв гэж хэлсэн тийм. Шинши дээр арингийн цанижис дууадан сүги шинтүн яваа мачв гэх юм бол өмнө нь өөрөө энэ дээр хэлсэн шүү дээ санаж байна уу? Энд хэлсэн шүү дээ. Сүгзэн доггүй шиншир ёдвийн сүг ёджаан гэд хүлэн зөвшөөрсөн шүү дээ угаасаа. Тэгэхээр тэрийг одоо хэлж шүү дээ тийм. Чирангижан хайлан гэж чи ч гэсэн сүгзэн доггүй шиншир сүг ёд гэдгийг бол чи ч гэсэн хүлэн зөвшөөрч байгаа шүү. Тэгэхээр дона сон гэж. Дой гэх юм бол тэгээд энэ нөгөө шинтүү ёо мачв гэдэг чинь болохгүй. Тэгээд дамжаа шор ваин гэж тийм. За энэ ойлгомжтой байгаа үстэй тийм ээ. Би хамаагүй ингээ энгийн юм нуршаад залхаагаад байж магадгүй шүүмжлээ. За тэгээд үг чинь арингийн цанижис дууадан сүгийн шинтүн чөөж дэртэл дээж дойно сүгзэн доггүй шиншир арингийн цанижис доггүй шиншир ангийн цанижис дууадан сүгийн шинтүн ёовр тал арингийн цанижис дууадан сүгийн шинтүн зэмбийн доггүй шиншир дэндэ шинтүн ёовж сом шиг гэж. За бодорой гэж. За аранлугны танжир чимаалаа мачв гэж. Аранлуг бол танжир чимаалаа мачв гэж. Танжир чимаан юу вэ? Танжир чимаан энэ шүү дээ. Шидүна дэндэн шинтүн маян говийн мачв гэж. Маян говийн мачв гэж. Тийм ээ? Танжир чимаан тийш танжир амаалаа юу лээ талгуудын хажиг болохоор талгуудын амаалаа мачв гэснээр сая ингэ болсонгүй. Харин аранлаг бол танжир чимаалаа мачв гэж. Танжир чимаан шидүна дэндэн шинтүн маян говийн мачв гэж. Тийм ээ? Маян говийн мачв. За мачв гэж. За ингээд талгуудын дэндэн шинтүн маян говийн мачв гэж. Дэна хажиг сүгзэн доггүй шиншир ёж жанс. За энэ бол түрүүнээс хойш санал нэг байгаа даа. Тэгсэн мөртлөө араас нь л өөр юм яриадсан болохоос биш тийм ээ. Сүгзэн доггүй шиншир ёж жан. Сүгзэн доггүй шиншир сүгдэн. Сүг имба мэжэваны цэгэр имэ замоо гинэ. За. Араа
сүг сүгзэн догвын шиншир йод гэсэн тийм ээ. Түрүүн дээр ч бас йод гэсэн. За йод боловчиг гэдэл ерөөсөө бас юугаа тавихгүй байгаа шүү дээ. Мөчөөгөө өгөхгүй байгаа шүү дээ. Ажигчин болохоор түрүүн нь бол юу лээ сүг сүгзэн догвын шиншир йож дийн шиншир сүг мэд гэхэд бол гим гарахгүй маа гэж хэлсэн тийм ээ. Дийн шиншир сүг мэд гэхэд гим гарахгүй гэсэн. Одоо болохоор сүг сүгзэн догвын шиншир йод боловчиг сүгзэн догвын шиншир сүгдэн сүг имба мэд гинэ. Түрүүн нь бол зөвхөн ингэсэн шүү дээ. Сүгзэн догвын шиншир сүгдэн сүг имба гээгүй. Сүгзэн догвын шиншир сүг йод жанс тийм ээ, йод жан. Түрүүн нь болохоор юу лээ сүгзэн догвын шиншир сүг йод жан. Сүгзэн догвын шиншир сүг мэд гэхэд бол гимгүй гэсэн. Одоо болохоор сүгзэн догвын шиншир сүг имба мэд гэдэг болол. Өстө цэгээр юм уу замаа гэдэг нь өөр үгийн одоо тоглоом гэх шиг л тийм ээ. Үгээрээ зураг зурсан төдий гэх шиг үгийн зураг гэх шиг л гэх юм уу тийм ээ. Дэмий одоо энэ ингэсэн сүгзэн догвын шиншир йож сүгзэн догвын шиншир сүг имба. Сүгзэн догвын шиншир сүг гэдэг чинь сүг имба гэж хэлж байгаа шүү. Тэгсэн мөртөө араас нь сүг имба мэд гэдэг чи одоо баг илүү үг шахав тий. Сүгзэн догвын баг хэлэх юм олдохгүй баг ийм гаргаж ирж байгаа шиг юм болж шүү. Тэгэхээр цэгээр юм уу зам байна гэж. Сүгзэн догвын шиншир сүг шивэн сүг чинь сүг имба гэж хэлэхээс өөр юу гэх юм. Энэ сүгзэн догвын шиншир сүг шива тий. Сүг им балаагаа байгаа шиг. Тэ? Им балаагаа говь ээж. Өөр юу гэлхий. Сүгзэн догвын шиншир сүг шивэн сүг тий. Сүг им балаа говаа юм уу? Сүг ёдвалаа говь, сүг маян балаа говаа юм уу? Тэгэхээр сүг имбаг л хэлж байгаа шүү дээ. Тэгчээд сүгзэн догвын шиншир сүгдэн сүг имба мэдж явааны цэг ремууд зам уу гэж. За болж байгаа үст тэгэхээр. Ингээ харахад сайхан 50 унших юм бол хэцүү юм алга тийм ээ. За юу гэж цааш нь. Ян хажиг сүгзэн догвын шиншир сүг ёба мисо барар гэж. Сүгзэн догвын шиншир сүг ёдва мисодвор дийн шиншир дангойжийн домбын сүг ёдваадан шинши дэр дангойжис домбаадан сүгийн шинтун хайлан бааны лодой зэмба говор жидoo гэж. Тань гитцүүхэн гагалж байна да эдрийг чинь. Тэ? Сүгзэн догвын шиншир сүг ёд гэхээр одоо үл төвчээд ди шиншир дангойжийн домбын сүг ёд гих тий. Эсвэл сүгзэн догвын шиншир дангойжис домбаадан сүгийн шинтун хайлгнах нь бол лодой зэмба говор жидoo гэдэг нь одоо лодой зэмба гэдэг нь бол ер нь жоохон рагва гэсэн үг шүү дээ. Тэ? Рагва лодой рагванууд ч гэсэн ойлгоно дөө гэж. Нөгөө нэг монголчууд нэг ярианд байдаг шүү дээ. Энийг одоо тэнэг хүн ч ойлгоно гэдэг шиг тэгсэн л үг юм. Лодой зэмба говорч одоо гэдэг нь тэнэг хүн ч ойлгох юм ярьж байна даа гэсэн юм ярьж байна. Тэгсэн л маягтай үг юм. Лодой зэмба говорч одоо гэдэг. Оюун зөвшөөрөл те оюун ухаан таарах хүн одоо ойлгоно гэж. За тэгэхээр тэгээд ингээ орхичжээ энэ хажиг тэгээд зүгээр муу шаагаад л тэгээд одоо гагалчж байгаа хэлбэр. За тэгвэл утга нь бол одоо ойлгосноо. Нөгөө тэнэг хүн ч ойлгоно гэдэг байгааг нь бид нар харин ойлгож байна уу юу гэдэг асуудал шүү дээ. Сүгзэн догвын шиншир сүг ёдваа мисодвор дийн шиншир дангойжийн домбын дангойжийн домба гэдэг нь дагваадан овуу Нягам аянбын сүг ёдва гэсэн санаа шүү дээ тийм ээ. Дагваадан овуу домба. Дангойжис домба гэдэг нь дангойныгийн имба байхгүй шүү дээ тийм. Дагваач болдог, овууч болдог юм байх. Дангойжийн
домбын сүг ядваа гэх. Эсвэл сүгзэн догвын шиншир дангуйжис домбаадан сүгийн шинтүүн яд гэж хэлэх ч юм уу те. Энэ бол бас л түрүүний цэгээр юм уу замооч гэдэг юм уу тэрэн шиг л ингээ өөрчлөөл бүр ингээд юм олдохгүй ингээд өөрчлөөд байгаа шиг л ингээд дангуйжийн домбын сүг зүгээр л одоо ингэсэн үг шүү дээ те. Сүг яна дангуйжийн домбын сүг юм би чав биз дээ. Энэ нь өөрөө бомба яна дангуйжийн домбын бомба юм байж. Ширээ яна дангуйжийн домбын ширээ юм байж. Нэг тэгэхээр сүгзэн догвын шиншир сүг ява мисөбөр дийн шиншир дангуйжийн домбын сүг ядваад шиншир дэр дангуйжийн домбаадан сүгийн шинтүүн хайлна. Сүгзэн догвын шиншир сүг яд гэд хэлчихээр тэрийг л хүлээн зөвшөөрч чадахгүйгээр тийм ээ энийг сүгзэн догвын шиншир сүг яд гэдэг л одоо ийм л асуудал. Энийг л одоо хүлээн зөвшөөрөх тухай шүү дээ. Тэгэхээр тэгж чадахгүй сүгзэн догвын шиншир дангуйжийн домбын сүг ядваадан сүгзэн догвын шиншир дангуйжийн домбаадан сүгийн шинтүүн гэх юм уу ийм маягаар ингээд тийм сүг байгаа болохоос биш гээл те. Сүгзэн догвын шиншир сүг ядваа гэж хэлж чадахгүй ингээл ачаа болоо янз янз юм яриад байгаа юм бол цэгээр юм уу зам уу гэсэн шүү дээ. Түрүүн дээр энэ дээр те цэгээр юм уу зам уу гэсэн үгийн тоглоом наадам төдий юм да гэсэн маягтай. За энэ дээр бол тэний хүнж ойлгоно гэж чинь тийм ээ л одоо зэм байгаа урж одоо гэж. За ян хонорэ сүгзэмбийн намчин зайшингийн домбаа дэ сүгзэмбийн намчинжийн донит имбар таал гэж. За сүгзэмбийн намчин зайшингийн домбаа дэ сүгзэмбийн намчингийн донит. За сүгзэмбийн намчин зайшингийн домбаа бол сүгэд ингээд донит бол мөн тийм ээ. Одоо бол сүгзэмбийн намчингийн донит мөн үү шүү гэдэг асуудал яригдж штэ. Тэ? Энийг бол одоо бид нар өмнө жидэн тааж дээр энэ тагслаас яг гарсан штэ. Сүгзэн самаа зайшингийн домбоо бол сүгэд ингээд донит юм гэсэн. Тэгвэл сүгзэн самаа буюу сүгзэмбийн намчин зайшингийн домбоо чинь сүгзэмбийн намчингийн донит муу юм уу гэх юм бол намчингийн дингийн доныг чинь овооныг тавих хэрэгтэй болчиход байгаа шүү дээ асуудал. Тийм ээ. Тэгэхээр одоо намайг те ханга болоод ханга зэмбийн намчин зайшингийн домбоо чинь хангагийн дингийн доны мөн мөө. Тэгвэл ханга зэмбийн намчин зайшингийн домбоо те ханга зэмбийн намчингийн дингийн доныг мөн гэхээр тэгвэл хангагийн дэндүү овооныг раншин намдгийн чарж үгийн овоонидгүй тавих уу гэдэг ийм асуудал үүсгэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хангагийн дэндүү санжижингүү шагва санжижингүү бурхны лагшин одоо байгаа юу байхгүй юу гэдэг ийм асуудал үүсгэж байсан. За энэ юу шүү дээ тийм нөө жидэн тааж дээр гарсан энэ чойж нь ингээд эхлэхлээр тэрлүүл хөдлөөд байсан шүү дээ санжин. За сүгзэмбийн намчин зайшингийн домбоо те сүгзэмбийн намчингийн донит намчин сүгзэн самаа намчин зайшингийн домбоод сүгэд ингээд донит тэгэхээр бол за яг тэгсгээд бол орхичод байсан шүү дээ тийм ээ. Сүгзэмбийн намчингийн ингээд донит гэх юм бол асуудал үүсэжсэн шүү дээ. Намчингийн доны имбартал сүгзэн самаа зайшингийн домбоо сүгзэн цадмын донитуу чөжи хайлан байж. Тийм. Сүгзэн цадмаа зайшингийн домбоо бол сүгзэмбийн цадмын донит байсан болвол сүгзэмбийн намчин зайшингийн домбоо сүгзэмбийн намчингийн донит намчин цадам энэ хоёр өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр бол сүгзэмбийн цадмаан донит болж исэн бол сүгзэмбийн намчингийн донит болох уу гэдэг асуудал байна шүү дээ. За цадмаан донит чөжи хайлан байж байна. Живүүл хайжинжийн сүгдэн та живүүл хайжин гэдэг зүгээр одоо игэл хайжин гэдэг одоо хүний тийм ээ сүг дан түүний сүг зэмбийн намчин тийм хангагийн сүгдэн хангаа зэмбийн намчин гэсэн санаа шүү дээ тэрнтэй адилхан. Живүүл хайжинжийн сүгдэн дээд зэмбийн намчин зайшингийн домбоо живүүл хайжинжийн сүг зэмбийн намчинжийн донит имбартал дойно дээж үж раншин намдгийн чарж рүүгийн овоо нэгдгүй имбартал ийм л гарч ирээд байгаа шүү дээ тийм ээ. Раншин намдгийн чарж рүүгийн овоо нэгдгүй имбартал намчингийн донит юм бичэр. Намчингийн донит бол өөрөө бурхны нэг лагшин юм аа. Бурхны одоо гүү сүм ам гүү ши гэж тавьдаг шүү дээ. 3 юм уу 4 гэж лагшин тавьдаг. Тэрний нэг нь бол раншин намдгийн чарж рүүгийн овоо нэг.
Раншин намдгийн чорж овонику. Овонику имбортол намчингийн дэнгийн доны юм биш. Дэла чава ёдтэй гэж. За намчингийн дэнгийн доны дина раншин намдгийн чорж овонику юм би. Ягаад чав юм бэ гэхээр жир намчингийн доны дина овонику юм гой. Жир ерөнхийдөө ер нь бол намчингийн доны дина овонику байх ёстой. Раншин намдгийн чар журвийн овонику Ёвичирдэ ловор намдгийн чар журвийн овонику Ёвичир шана дэр мачаа. За одоо тэгээд Симзамбын ёсонд ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Симзамбын ёсонд юу гэж юм гэхээр ловор намдгийн чар журвийн овонику ёна раншин намдгийн чар журвийн овонику ёви мачуу гэж. Ёви мачуу. Тэгэхээр раншин намдгийн чар журвийн овоникуг бол байгаа гэдгийг бол хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Болохгүй болчиход байна. Раншин намдгийн чар журвийн овонику тавьж болохгүй болчиход. Яагаад тавих юм бол нөгөө игэл нөгөө хангайгийн сүг зэмбийн намчингийн нөгөө дингээ донит чинь байгааг нь тэр нь раншин намдгийн чар журвуу тэр нь хангайгийн нөгөө сүгийн тэнд түш тавих хэрэгтэй болчиход байна шүү дээ, тийм ээ. Дэр мачив дээ гэж. Тэр нь юусгүй ловор намдгийн чар журвийн овонику ёна раншин намдгийн чар журвийн овонику ёви мачаа. Ёви мачив гэдэг чинь мэд гэсэн үг ээ. Раншин намдгийн чар журвийн овонику мэд гэж байна. Дэни диан динидин шевийн андаа гэж. Дэни диан гэд ан гэсэн шүү дээ. Тэр нь бол түүнийч гэсэн хоосон чанар мөн гэж. Түүнийч гэсэн гээд чэ залгаад байгаа. Тэр шевийн ан гэдэг байгаа тэр андаа гэд ан хэмээх нэр томьёо зарласан тэр нь бол лүгдээла раншин намдгийн чар журвийн овонику шаг гавичэр гэж. Шаг гавичэр гэдэг нь шагжуу мэд гэсэн санаа. Тэгэхээр лүгдээла гэдэг нь Симзамбын ёсонд раншин намдгийн чар журвийн овонику бол тавихад хэцүү байгаамаа гэж. Хэцүү. Яг хэцүү л гэсэн болохоос Симзамбын ёсонд раншин намдгийн чар журвийн овонику тавьж чадахгүй болчихсон байгаа шүү дээ, тийм. Мэд шаг гава гээд ах юм одоо баг байхгүй, тийм ээ. Симзамбын ёсонд раншин намдгийн чар журвийн овонику мэд байх юм бол саяны нөгөө асуудал үүсэж шүү. За күн шин салвар мижүүн шин гэж. За өөр одоо тусдаа тийм бусад уг одоо их сурвалж уг гарвал бол тодорхой бол байхгүй байна гэж. Тийм тодорхой байхгүй байна. Галдэ чандазм жумна ан гэж. Чандазм жумна дээр рэгви ванчугийн шүн гог минүвэж гэж. Рэгви ванчугийн шүн гог. За хэрвээ одоо яг одоо юу гихгүйгээр те чар журвийн овонику байхгүй гихгүйгээр ингээд археолог гэсэн дэ рэгви ванчугийн шүн гог минүвэж гэж. Рэгви ванчугийн шүн түүнийг няцааж чадахгүй гэсэн байна. За энэ нь юу гэсэн үг вэ? Юу гэж ойлгох юм? За энэ гол нь бол энэ юу шүү дээ, те. Симзамбын ёсонд раншин намдгийн чар журвийн овонику тавих юм бол одоо бид нэр логикоор бодох хэрэгтэй байхгүй болно. Учир шалтгаан. Тэгэх юм бол Живүүл хайжинжийн сүгдэн, Живүүл хайжин сүг зэмбийн намчингийн тийм ээ намчин зайшингийн домбоо те Живүүл хайжинжийн сүг зэмбийн намчингийн доныг мөн үү биш үү гэдэг л одоо гол асуудал. Мөн гэх юм бол раншин намдгийн чар журвийн овонику тавих хэрэгтэй, тийм ээ. Энд бол маш тодорхой жир намчингийн доныг дина овонику юм би чав. Раншин намдгийн чар журвийн овонику юуда жир намчингийн доны яна овоникугийн говьчирдэ раншин намдгийн чар журвийн овонику ёвичирдэ ловор намдгийн чар журвийн овонику ёвичиршана тэр мачуу. Тэгэхээр Симзамбын ёсонд ловор намдгийн чар журвийн овонику бол байгаа. Харин раншин намдгийн чар журвийн овонику байхгүй гэж хэлдэг. Тийм ээ. За хоноор раншин намдгийн чар журвийн овонику ёвор таал гэж. За
одоо яг нөгөө гол ярианд орж ш тэ. Раншин намдаггийн чар зүрийн овон нийтгүй байгаа гэж хажиг явуултал намчин шивэн дааж үгийн зүгшэр арангийн цанижис мадууаде дэ имбичэр шина даамадуа инде гэж. Намчин шивэн дааж үгийн зүгшэр арангийн цанижис мадууа бол намчин гэдэг дооны тийм тэр нь раншин намдаггийн чар зүрийн овон нийтгүй юм а гэж хэлэх гээд байна. Хажиг бол тэ санаа. Тэгэхээр арандаг бол дагмаад үг нэ. Намчин шивэн дааж үгийн зүгшэр арангийн цанижис мадууа раншин намдаггийн чар зүрийн овон нийтгүй юм ба даамадуу гэж. Мадууа инде дэ намчинжин шалжаан донюдуу жагаа гэж. Намчингийн шалжаан донюд. Намчингийн шалжаа, намчингийн дугжаан дийн донюдуу жагаа гэж. Намчин шивэн дааж үгийн зүгшэр арангийн цанижис мадууа бол намчинжин шалжаан донюдуу тавих намчингийн дийн донюд гэж тавихгүй гэж. Ян хоноор та жигдүү юлдү юлжинжин донюд мянгалваадэ метевартал гэж. Та жигдүү юлдэн юлжинжин донюд мянгалваадэ метевартал юлдэн юлжин гэдэг нь тийм ээ. Гадна талын одоо юлжин гэдэг нь дотоод шив оюун ухааныг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр та жигдүү бүр эцэслэн юлдү юлжин жин донюд бол мянгалва гэж хэлэх чинь метевартал мянгалваадэ тийм ээ юлжингийн донюд сүгзэмбийн цадмын одоо донюд гих шиг юлдэн юлжингийн донюд ер нь бол тийм бүр одоо юлдэн юлжингийн донюдыг бол мянгалва байх ёстой гэж ингэж одоо бүр таажигдүү ингэж бодох ч юм бол буруу юм а гэж. Сүгзэн цамаа зайшингийн домбоо мөн үг гэвэл мөн. Гэтэ тийм байлаа гэд юлдэн юлжингийн донюд мянгалва байх бүр алавтай гэж ингэж бүр ингэж одоо нуухралж болохгүй л гэсэн санаа. Таажигдүү юлдэн юлжинжин донюд мянгалваадэ метевартал сүгзэн намчиндан зайшинжин домба сүги донюдан сүгзэмбийн намчин сүгдэн зайшингийн домба сүгзэмбийн намчингийн донюд хоноо имбичэр шевани ову маямби шивча лojrawate гэж. Ngöba маямби шивча бол лос жарваадэ гэдэг нь бол ийм одоо нэмэлт тийм ээ эхнээс нь ярих уу яг гайгүй болж байна. Таажигдүү юлдэн юлжин мянгалва гэж бол бодож болохгүй. Сүгзэн намчиндан зайшинжин домба сүгид донюд нэгт. Хоёрд бол сүгзэмбийн намчин сүгдэн зайшингийн домба сүгзэмбийн намчинжин донюд хоноо имбичэр гэж ийм зогсгүй нэмэлтийг бол зүгээр ингэж зохиосон байна гэж. Лö жарва гэдэг нь одоо лö сева гэсэн үг. Тэгээ оюунаараа ингээд зүгээр зохиогоод гэх юм уу те ингээд бүтээгээд. Ngöba маямби гэдэг нь зохист бус наривчлалыг оюунаараа найруулсан байна гэж. Оноо шижаач за тэгхийн болвол гэдэг нь одоо ингэс үг шүү дээ те. Энэ сүгзэн намчиндан зайшингийн домбоо сүгид донюд. Сүгзэмбийн намчин сүгдэн зайшингийн домбоо сүгзэмбийн намчингийн донюд хоноо ин гэж гэх юм болвол шижаач хойжин сүгзэмбийн намчиндан зайшин маямбар дуугийн гансыг яна сүгзэмбийн намчин сүгдэн зайшин маямбар дуугийн гансыг имби мачавартал дамжаа тадвичэр дөө минутэ сүгзэмбийн цадмаадан зайшин маямбар дуугийн гансыг яна сүгдэн цамаа сүгдэн зайшин маямбар дуугийн гансыг говьичэрдэ дээн зөбө цүмбичэрдан шээсүмбичэрдэ гэж. Амаина сүгдэн цамаа зайшин маямбар дуугийн гансыг го дэена сүгдэн цадмаадан зайшинжин домбор дуугийн гансыг го дэена сүгдэн цадмаа сүгдэн зайшин маямбар дуугийн гансыг говьичэр гэж. За
За энэ хүрээд энэ сүүлийн энэ уншдгийг бол гайгүй шүү дээ. За энийг та нар гэрийн даалгавартай өөрснөө нэг бодоод үзээрэй. Гайгүй байна тийм ээ. Ингээ хөөгөл бодчихноос дой минутэ сүзэн замаа зааш гансыг яна сүзэн замаа зааш маямд гансыг гой. Тэгээ зобот сүм бичэр гэж байна. За тэгээ адилхан Иргван адилхан гэсэн санаа. Шээ сүм бичэр амаа яна сүзэн замаа зааш маямбар догын гансыг гой. Эхнийх нь бол сүзэн замаа зааш маямбар догын гансыг гой. Хэрвээ сүзэн замаа зааш маямбар догын гансыг болох юм бол сүгдэн цамаадан сүгдэн зайшингийн домбор догын гансаг гой. Тийм болох юм бол сүгдэн замаа сүгдэн зайшин маямбар догын гансаг гой бэж гэж. Тэгээд ингээд хойноос нь дээш нь хөөгд үзэхгүй гэхээр. За ингээд Нева Думажала жарнаас онгойсон маний гэж. За сая бол сүгдээр ярьлаа тийм ээ. Сүг эдингийн шаван, сүг эдингийн гүндэг гэж яа тавих вэ? Сүг ёндов гэж ямар байх юм бэ гэдэг. За түн дээрээс нь бол яах вэ? Дэни диан динидин гişэвийн андаа тийм ээ. Нөгөө юу лээ? Сүгдэн сүгзэмбийн намчингийн дингийн доонид гэдэг дээрээс үндэслээд живүүл хайжингийн сүгдэн живүүл хайжингийн сүгзэмбийн намчингийн дингийн доонид дээрээс раншин намдгийн чар зүгийн овон нэгдгүү байгаа юу байхгүй гэдэг. За тэгээд ер нь бол раншин намдгийн чар зүгийн овон нэгдгүү бол Сэмзэмбийн ёсны тавихад маш хэцүү байна гэдгийг бол энд ойлгууллаа тийм ээ. За одоо ингээд хоёрдугаарт бол Думажала жанаа овооны сүмжин овон ойсон. Думаж сая бол сүг гэдэг ийм мөнх ус зүйлээр байсан бол одоо мөнх юмнууд дээр шаван гүндэг ёндуу гурвыг яаж тавих юм бэ гэдгийг бол эндээс эхлээд ярих нэ. За энийг бол дараагийн хичээл дээр ингээд хөгжлүүлье. Одоо цаг болсон байна тийм ээ. За өнөөдөр энэ завсарлаа. Бүгдд нь баярлалаа. Сайхан амраарай.